Hi. Юу хайштай. Hi. Монголын согтоо тавтай морил цэцэнэн. Эрэлтод байна. Өнөөдөр бас би хэрэгээ ярина. Тэгээд гэрэлтод реакшн хийнэ. За өнөөдөр ярих гэж байгаа хэрэг маань бага насны хүүхдтэй холбоотой учраас иймэрхүү зүйл сонсохоор эмзэглээд идэг хүмүүс бол сануулга өгчээ. Би бас өөр иймэрхүү юм сонсож чаддгүй амар эмзэглээд идэг. Гэхдээ энэ хэргийг яагаад ч мэдгүй бүр амар ярмаар санагдаад. Тэгэд ярих шийдлээ. За хэрэг болохоор Германы Ферсмольт гэдэг хотод болсон байгаа. 1998 оны 1 сарын 13-нд цагдаа дуудлага ирсэн нь 11 настай Женнифер гэдэг охин гэртээ ганцаар яж байгаад хор сүрэг алга болчихлоо гэдэг. За юу болсон бэ гэхлээр Женниферийн ээж нь болох Габриэл нь хоёр охинтойгоо гуруулаа амьдардаг. Тэгээд нөхрөөсөө салсан. За хэрэг гарах өдөр болохоор өдрийн 2 цаг өнгөрөөгд ажилдаа явах гээд тэгээд Женниферийг гэрт нь ганцаараа нүлдээд явсан юм байлаа. Тэгээд Женнифер бол ер нь ганцаараа гэртээ үлдээ сурцсан. Нийтлээ холбоотой ганцаараа үлдчихсэн. Тэгээд гэрийн даалгавраа хийгээд байж гинэ. Тэгээд удахгүй нэг 2-3 цагийн дараа нагц их чинь Женниферийн дүү бодлох Таныг дагуулад гэрт нь ирнэ гэд. За ингээ ээж нь ажилдаа явсан юм байна. Ингээд 3 цагийн дараа нагц их чинь гэрт нь ирсэн чинь ерөөсөө гэртэн Женнифер байгаагүй. Гэртэн гэж гэртээ Женнифер ерөөсөө байгаагүй. Тэгээд гэрээр нь бахан хайсан ч ерөөсөө олтоогүй. Тэгээд амар гайхаа ямар сони бүх гэрэл нь асаалтай, телевиз нь асаалтай. Тэгээд ингээд газарт нөгөө хүүхдийн буддаг, тосон буддаг энэ төр байдаг шүү дээ. Буддаг ном энэ төр бүгд байжсэн. Ямар сони гарч явахгүйсэн бол энэ миний одоо унтраагаал юмар юм да гэж бодоод. Тэгээд тэгчрүүгөө залгаа асуудаг хогончин байхгүй наа гэд үгээ намайг гарахад яг үлцэн гэд. За ингээд хэдтэй охин байсан гинэ? 11 настай охин байсан. Тэгээд өөрөө ингээ ганцаараа гарч явж бас чаддаг болцсон байсан юм байна тий. Хүмүүс өөртөө одоо Монголд ч нэг хүүхдүүдээ гаднаас нь жойжлоо явчихдаг. Тэр бол тийм байгаагүй юм тий. Монголд жоод мэдгүй намайг байхад бол би 11 настай хахад юм гарч явах нь байдаг шүү дээ. Дүнд байдаг болол. Гарын орын алив тий ингээ гэл. Айлын хүүхдүүдийг бас тагуулаад явдаг шүү. За тэгээд ээж нь ирдэг гэртээ ээж нь нагц их чинь за мөнгө аав нь нагц ихчийнх нь нөхөр нь өндөргээ бүгд цуглараад ингээд бүгдөө эхлээд гэрээрээ хайж байгаа байхгүй юу. Тэгээ олдохгүй тэгээд цагдаа дуудлага өгсөн нь энэ дуудлага байсан. За тэгээд хамгийн сони юм нь болохоор ингээд өөрөө гараад явсан юм гэхлээр хамаг юмаа ингээд тасаалтай өргөцсөн айгүй сони. За хүн орж ирээд ингээ хулгайлаад аваа явчих тийм үү гэхлээр бас амар сонин. Ерөөсөө ийм одоо хулгай зэлгээ гарсан ч юм уу эсвэл тийм хэрүүл одоо маргаан гарсан тийм ямар ч хэмжүү ийсэн гэж байна. Таньдаг хүн л байсан байх нь да. За одоо харж л бай. За ингээ 300-аад цагта онцгой байдлынхан нийлээд охиныг хайж эхэлсэн. За ойр хавийн орчмынх нь ой мод гэх мэтчлэнгээр хайжсан. За ингээд Их Британий цэргийн армийн стетрик байд юм байна. Тэр нь болохоор ингээ ой дундуур энэ төр хүнийг дулаанаар нь мэдрээд болдог. Тийм бас юм байд юм байна л та. Тэгээ тэр энэ төр хүртэл хамтарч хайсан гэж энэ. За ингээд хальт бол эхлээд бол үр дүнгүй байсан. Гítэл нэг газраас охины энэ хүзүүндэд үддэг байсан. Алчуур нь олцсон. Хүзүүн тэгэхээр чинь тэнцээ тэр газар охин байсан байл гэсэн үг шүү дээ. Хүзүүний алчуур нь олцсон юм чинь. За энэ хэрэг үгүй шүү дээ. Ерөөсөө урд өмнө байгаагүй гэх хэвлэл мэдээллийнхний анхаарлыг амар их татсан гинэ. Тэгэл ерөөсөө тэр нөгөө хэвлэлийн чин дээр хотод нь ирээл зүгээр юм одоо локалод штэ баар сав юу гэдэг юм бэ? Бэкграунд мэнтэрлөө ороод мөнгө үгийн мэдээлэл өгөөч юм жижигхэн хот юм чи ингээл хүн болго мэдчих хэрэгтэй гэж бодоод ингээд байсан гэж энэ тэр атгаа бүр ингээд охины эмээгэнд нь нэг Германы сонины сэтгүүлч гэрт нь хулгаагаар орсон гинэ. Яах гэж байгаа гэсэн чинь охины зургийг олж авч байгаа гинэ. За ингээд тухайн үед ч болонгууд ингээд хэвлэл мэдээллийнхний мэдээлэлээ цуглуулах одоо их сурвалж гэх юм бол жишээлбэл ингээд радио телевизийн энэ төр хэм бол өглөө ингээд эхлээ залгадаг гэж л да цагтаа эмнэлгийнхэн руу залгаад за өчигдрөөр ямар нэг аваар усал байсан ч юм уу нэг тиймэрхүү тэгж мэдээлэл авдаг гэсэн гэж байна. За ингээд охиныг эрен хайж байгаа тэр эрлийн багийнхнаас гадна бол маш их хэвлэлийнхэн
энэ тэр газруудаар ингээл юус хаа сайгүй л гэсэн гэж энэ тэр модоор гэр орноор юус ингээл хаа сайгүй байсан. За ингээд нэг цагтаагийн хажууд нэг сэтгүүлч байж ижилтэй. Тэгсэн чинь одоо ингээд нөгөө юу гэдэг юм бэ тэр чинь. Одоо ингээд нөгөө холбоогоор явдаг штэ. Мэдээлэл ирдэг штэ. Холбоо. Тийм цагдаа нарын хоорондын нөгөө холбоо. За тэргээр нь ингээд хэлсэн гинэ. Охины цогцоос олцсон гэд. Тэгэн гут нь за одоо энэ үед болохоор чи ингээд ямарч баттай гэсэн үг биш штэ. Мэдээж мэдээллийг болвол цагдаагийн алд мэд нөгөө хэвлэл мэдээллийг хариуцсан хүн нь ямар нэг мэдээлэл баттай яг нотлогоотой болох юм бол одоо тэрийг цацах ёстой л гэж бодож юм л та. За энэ үед болохоор мэдээлэл ямар ч баталаагүйсэн зүгээр тохиолдолд хажууд нь байжсэн сурвалжлагч асуусан гинэ хинжээнийхэр ох юм уу гэсэн чинь нөгөө цагдаа нь тийм ээ гэдгийгсэн гинэ. Тэгсэн чинь энэ сурвалжлагч ингээд юу ч бодолгүй ч юм уу эсвэл үнэхээр одоо тэр мэдээллийг хамгийн түрүүлж авсандаа ч тэгж хөөрж тогтолсон юм уу өөрийнх нь нөгөө яадаг төлөвлөрөө залгаад охины цогцол голцсон гэж хэлсэн юм байна. Тэнгууд нөгөөдөл нь нөгөө мэдээгээ хүлээж аваад шууд мэдээ болгоод телевизээр ядгаар гаргацсан. Энэ үед нь болохоор охины ээж нь гэртээ яг нөгөө радио сонсож байжгаад охины цогцол олцсон гэдгийг мэдээд шууд орилж гарч өгөл гэрээсээ гарч ирэл Жэний нас орчиж гэж ойлсон чинь тэгээд орилоо уйлж байгаа байхгүй. Тэнгууд нөгөө гэрийнх нь гадуур ингээд дүүрсэн байгаа нөгөө баахан камертай сурвалжлагч нар чинь тэрийг ингээд бичиж буулгаад яваад бас ингээд телевизээр цацсан заяа. Ингээд айгуу том нэг ёс суртахууны алдаа гарч байгаа байхгүй. Мэдээж хохирогчийн ихлээд ар гэрийнхэнд нь хүргэх ёстой те ийм болсон байна, тийм болсон байна гэдэг. Нэгдүгээр тий за энэ л нөгөө сэтгүүлчдэд телевизийн зүгээс гаргасан алдаа байна. Хоёрдугаар tas нөгөө дээр цагдаагийн алдаа бас байна штэ. Тийм. Одоо үед бол тийм угаасаа ерөөсөй байж болохоор зүйл болсон шүү дээ. Иймэрхүү юм дээр амар тийм ялангуяа тийм ноц мэдээллүүдийг бол амар анхаарч цацдаг болцсон. Sorry. За ингээд уус тараараа мэдсэн Jennifer охины нас барсан гэдгийг ингээд цогцыг нь болоод цогц дээр нь таниулахаар гэр бүлийн хинэн дууддаг. Тэгээд охины аав нь болохоор очиод цогцыг хардаг. Цогцол маш амарчтэйсэн. Ерөөсөө гутлнаас өөр ямар ч хувцас авахгүй бүх хувцсыг тайлсан. За дээрэс нь хоолойг нь боож авсан юм уу гэмээр нүүр энэ төр маш их хөвөрсөн. За дээрэс нь хүзүнд нь маш олон удаа хутгалсан. Тэгээд цуснд бүр ингээд буудагдсан байсан охин. 11 настай охин штэ. Тэгэд энэ олсон газар нь хамгийн аимшигтай нь гэрээс нь 200 метрийн зайтай. Амар ойрхон гэсэн үг шүү дээ. 200 метр штэ. Дотор ингээд цогцонд хөвтчихсэн. За аав нь хараад цогцыг таньчаад очоод гэр бүлийнхэндээ хэлсэн. Бити очоод та нар бол хараа танихааргүй ийм дүр зургийг хараад чирэггүй гэж хэлсэн. Цогцыг авч яваад цааш нь задлан шинжилгээ хийгээд үзсэн чинь охины нас орсон шалтгаан нь бол мэдээж тэр хүзүүнд авсан гэмтэл бэртэл нь нэсэн. За дээрэс нь охины биенээс үрийн шингэн олсон. За бас хэргийн газраас одоо юм хүчрт ингээд нөгөө зулгаагтай ингээд үлдсэн хувцсны нэг жижиг өчүүхэн хэсэг бас олцсон гинэ. Охины хувцсныхээс юм уу? Тэр болохоор охины өмсч өвчөөсөн хувцснаас юусоо биш гэдгийг тодорхойлогдсон. Тэгэхээр тэр болохоор хэрэг үлдсэн хүнээс үлдсэн байна. Мөн тэр үрийн шингэн хэрэг үлдсэн хүнд харьяалагдсан юм шүү дээ. За ингээд энэ бол зүгээр ч нэг аллах биш. Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэрэг болох нь батлагдаж байгаа юм л та. За ингээд цагдаа нар бол эхлээд хамгийн ихний тамга мэдээж нөгөө түрүү хэлсэн ганцаараа гэрээс гараад гүцсэн юм шүү тий ингээд ойд явж байгаад юм муу хүнтэй таарсан юм шүү гэж байгаа. Ээж аав нь болохоор үгүй ээ манай охин ингээл гэртээ байж идэг. Нэг ч удаа тийм болж байгаа. Өдөөж гарч морьж гүхээр хүүхэд биш. Хоёрдугаарт гэрт ямар ч тийм юу байхгүй харах юм бол одоо гадны хүн дайрсан улмууд байхгүй байхыг бодвол ойр дотны таньдаг мэддэг хүн нь байсан юм шүү гэсэн тамиг одоо ингээд орж ирж байгаа. За тэгээ угаасаа цагдаагийнханд бол энэ бол ингээд тийм танил
ихэвчлэн бага насны хүүхдийн одоо энэ бэлгийн хүчирхийлэл бага насны хүүхдийн энэ нөгөө нэг бусаарах бус зүйлд ашиглах энэ төр чинь болохоор хамаагүй ингээл нэг хаа газрын нэг танихгүй нэг бата дорж энэ төр гэхээсээ илүүтэй ерөөсөө ойр дотны яг хамгийн ойрын хүрээллээс тэр нөгөө нэг хүчирхийлэгчд нь гарч ирдэг гэж байгаа байхгүй юу? За тэгэнгუთ яг энэ дээрээ тогтсон за ойр дотных нь юм байна гэж тогтсон байгаа. Ингэжсэн чинь нэг хүнээс ээжэлсэн. Тэр хүн хэм бэ гэсэн чинь нөгөө нагцэгч нь ирсэн гэдэг байгаа шүү дээ дүүхтэй гэрт нь. Нагцэгч нь болохоор ээжийнхэн дүү. За ээжийнхэн дүүгийн нөхөр Карлос гэж хүнийг одоо цэжиглэж байгаа. За энэ нь яг хэм бэ гэхлээр Герман төрсэн аав ээж хоёр нь хоёулаа Испани юм бэлээ. За 25 настай Таня Жени хоёрын нагцэгч Марион за нэрийг би тавиад харах хэрэгтэй шүү. Марион гэж санагдчихээн. За тэрнтэй үерхэд ингээ хосын харилцаатай болоод 6 жил болж байгаа. За тэгээд бас дундаасаа 2 хүүхэдтэй гэрлээд бол 2 жил болж байгаа. За энэ хот руу бас нэг 4 жилийн өмнө нүүчирсэн юм бэл. За хүмүүс болохоор Карлос ихэлхтэй маш сайхан сэтгэлтэй, маш юм ихтгэл дахаар хүн тэгээ хүүхдэд аюу хайртай хүн гэлтэйдин гинэ. Тэгмүүд бас нөгөө тэр хүүхэд хүчирхийлэгчдийн бас нэг юм шин чанар чам өнгөн дээр хүүхдэд амар хайртай дүрсгдэг гинэ. Амар хүүхдэд хайртай дуртай дүрсгэж хүүхдэд ойрдог гэж байна. За хүмүүс болохоор тэгээд байдаг. Тэгсэн чинь энэ хэрэг болохоос нэг хэдэн 7 хоногийн өмнө нэг юм болсон байх гэж байгаа. За тэр нь болохоор бас яг баттай биш гэхдээ таамаг. Яасан бэ гэхлээр Жени чинь болохоор Женнифер охиныг болохоор Жени гэж дууддаг гэсэн юм лээ. Жени ингээд дүү таниатаа нөгөө тэр нагцэгчиндээ очиж айгүй хондог байсан гинэ. Тэгээ бас 2 хүүхэдтэй гэсэн штэ. Тэгээ үеэлүүдтэйгээ тоглож моголж айгүй хондог. Энтгээр бол ингээд манай нагцэгчийн нөхөр энтер гэхгүй зүгээр айгүй яг ингээд лөө манай тантай онгол хэл яг хоёул ингээл нэг их ахаа гэсэн нэг тийм байдаг хгүй. Тэгээд амар тотна айгүй сайн байсан гэж чинь. Тэгэл юм л ер нь тэдний явъя очиж тоглоё гэх тэгэл айгүй хоногоор очиж тоглож хүүхдүүдийн хонж мондог байсан. Тэг нэг хэдэн 7 хоногийн өмнө болсон чинь үгүй би явахгүй гэд үгүй би ингээ хоногтой болцсон. Тэгээ Карлос ахтай уулзсан маргүй ингээд тэг ингээд үеэлүүдтэйгээ тоглохгүй юм өнтер гэдгсэн чинь үгүй би тэдний очоод надад тухгүй байд тавгүй байд би амар дургуул болчихчихлээ гэсэн гинэ. За тэгэхээр ямар нэг юм болсон байл гэсэн үг. Энд дэр миний гаргаж байгаа юм би ээж аав нь яагаад тэрийг нэгэд цаашаа асуучлаа бо сурлаагүй юм бол мэдхгүй. Тэр надад зүгээр ингээ хальт бодогцсон заяа. Тэр үедээ л угаасаа тиймэрхүү хэрэг энтер амар их болж байгаагүй хүмүүс ер нь тиймэрхүү юмснасаа тэр үедээ сайн мэддэггүй байсан баху. Тийм баху. Одоо үед чи шал өөр шүү дээ. Ямар нэг жижиг сажиг мажиглаад юу болсон яасан ингээ асууж шалгаагаад байдаг болцоо. Тэр үед шал өөр тэр ч одоо бүр 27 жилийн өмнө тий 98 онд гэдэг чинь. Эрүүл хайгуулын ажилтгаар Карлос маш идэвхтэй оролцож исэн. За тэрнээс гадна нөгөө охины цогцоо олдсон гэдгийг сонсчоод өстой тэр муу гахаг болох юм бол би өстой өөрийн гараар мална гэл. Айгүй амар сүр бадаргаал байжсэн гинэ. За ингээ удаагүй байжсэн чинь 2 гэрч эмэгтэй гарч ирсэн. Энэ 2 гэрч эмэгтэй болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр яг энэ хэрэг гарах цаг мөчид болохоор Женниферийн гэрийн гадаа нэг юм хар хөхөнгийн машин байсан. За тэгээ улсын дугаар нь болохоор GTEG гэсэн байсан гэж цаатаа нарт хэлсэн юм байна. Тэнгууд энэ Карлос нь болохоор тийм хар хөх машинтай. Тэгээ улсын дугаар нь яг GTEG гинэ. Сүүлийн нэг үсгэн л өөр. EG. За ойлгомжтой юм биш үү? Тэгээ бичсэн чинь дахиад нэг гэж гардсан. Энэ болохоор яг охины нөгөө нэг хэдэн цагийн хооронд алга болсон байж болох уу гэдгийг тодорхойлоод маш чухал мэдээлэл өгсөн гэрч. Яагаад тэгэхээр охины ич нь 17 цаг 30 минутанд Таня гэдүүгийн дагуулад нагцэгчийн гэрт нь ирсэн. Тэр үед охин байхгүйсэн. Тэгэхэд 17 цаг буюу 5 цаг болохоос жоох яг өмнөхийн ингээд Женнифер охины цонхоороо ингээд хараад байж байхыг нь энэ гэрч харсан байна. За тэгэхээр охин ерөөсөө л 17-17 цаг 30 минутын хооронд алга болсон байна гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь Карлосд асууж ирэн л да одоо мэдүүлэг авч эхэлж байгаа байхгүй юу? За чи одоо энэ 17 цаг хүртэл те 17 цаг 30 хүртэл хаана байсан бэ гэдгсэн чинь өөрийгөө
зүгээр жоохон хэсэл дэлгүүрмэл үргэлжсэн шиг ингээ явж исэн. Тэгээд гэрч яв байхгүй заяа. Тэр үе танд чамтай ингээ хамт явж исэн хүмүүс байгаа юу? Эсвэл тэнд явж байхад харсан хүн байгаа юу? Байхгүй. Гэрч явахгүй. За тэр бол энэ ямар ч баталгаагүй мэдээлэл гэсэн үг шүү дээ. Тэрнээс гадна мэдүүлэхдээ би ерөөсөө тэдний гэрт нэг ч удаа очиж үзэж байгаагүй гэсэн гинэ. Учир нь болохоор Габриэл болохоор 2 охинтойгоо энэ хот руу энэ шинэ байшин руугаа нүүж ирээд 8-7 хоног жисэн юм билээ. Тэгээ би ерөөсөө гэрт нь очиж үзэж байгаагүй гэд тэгээд исэн бэлээ л дээ. Эхний мэдүүлэг дээрээ за ингээл бүх юм ерөөсөө ингээл таамаг төдийлээ аваад байгаа шүү дээ. За гэрчүүд бол байна. Гэрчүүдийн мэдээлэлд ингээд харахад чи юм шиг л өөрийнх нь ингээд нөгөө нэг ямар ч юу гэрч байхгүй мэдүүлгээс нь харахад ч гэсэн чи юм шиг гээд тэр нэг юм таамаг төдийл байгаад байсан байхгүй юу. Тэгэн гут нь өрх тавьсан. Цагдаа нар ингээд өрх тавьж байгаа. За мэдүүлгийг эдний гэрт авъя гэж үзээд тэг гэрт нь мэдүүлэг авсан. Тэгээд юм яриа сууж чата нэг талах өгөөч мөгөөч гэсэн чинь шууд бас бол галтгоо нөр яваад нөгөө нэг талхны юм зөвхөр уудлах. Ямар ч тийм тэр гэрт анхудаа орж иж байгаа хүний тийм юу шинж минж бүр ингээ юу ч байгаагүй гинэ. Тэгэн гот за баттай болчлоо доо гэл. Тэгээд нөгөө ойр тойрных нь 30 хүнээс гений шинжилгээ авчихсан юм билээ л дээ. Тэр нүнд мэдээж Карлос байгаа. За тэр ингээд шинжилгээнийх нь хариу нь болохоор гарцсан байсан. Тэгсэн чинь нөгөө олцсон үрийн шингэн чинь Карлостой таарсан. За дээрэс нөгөө хувцсны хэлтэрхий олцсон гэдсэн шүү дээ. Тэрнээс Карлосын хувцсны хэлтэрхий бодлох нь батлагцсан. За ингээд ерөөсөө баттай болчихж байгаа охиныг амар олон нотлохоо баталгаатай. Энэ бол айгүй хурданч баригдсан. За тэгээд охиныг өөрийнхөө дүүгээ хулгайлаад авч яваад хүчиндээд тэгээ хаалсан гэдэг нь батлагдчихж байгаа. Ингээ ерөөсөө охиныг нас барснаас 4 хоногийн дараа баривчлагдж байгаа байхгүй юу? Эхлээд бол ерөөсөө айгүй хөрөөсөн. Үгүй би ерөөсөө биш наачнаад эднэр ерөөсөө намайг хүтгэж юм гэж. Одоо сүүлдээ бас нэг тэнийг биш юм байлгуудыг чаавал ойлгосон юм шиг байна. За угаасаа амар нөгөө хөдөлшгүй баримттай байна гэж. За тэгээд би хэрэгээ үлээя гэдэг өөрийнхөө амар юу болсныг ярьсан юм байлээ. За өөрөө ярихдаа болохоор би бол Женнифер гэртээ ганцаараа мэдчихсэн ээж нь ажиллахаар явах хэрэгтэй учраас би гэрийнх нь гадаа очиод дуудсан ч угаасаа зүгээр гараад баг дуртай гадарсан юм. Мэдээж тийч ингээл нөгөө ахыгаа гэрийнх нь гадаа тэгэл очиж штэ. Тэгээ машинд бол ямар ч дургуутсалгүйгээр ямар ч албадлаг хүчлэггүйгээр суусан. Тэгээ би юуг нь зүгээр гард жоохон алхаж салхилъя гэж бодсон. Энийг хоймор нэг найз охинтойгоо болцох гэж байгаа залуу байгаа юу тэр одоо. Тэгээ алхахыг гэж бодсон юм. За тэгээд энэс хойш бол амар юм ярьсан гэж байгаа. Тэрийг нь бол би ингээд шууд гүйлгцэн. Тэгээ яаж алсан гэсэн чинь би яг 2 гараараа хоолойг нь боож алсан. Тэгээд баттай яг үгсэн байна уу гэдгийг нь яг баттолох гээд хүзүнд нь гутгалсан гэж ярьсан мэлээ. За ингээд хогийн навшиг хэрэгээ хүлээснийх нь 10 цагийн дараа болохоор охиныг оршуулсан. Охины оршуулган дээр бол мэдээж маш олон хүн ирсэн. Дахиад нөгөө хэвлэл мэдээлэл инженернээ тэгээ бүр сүүлдээ ингээд нөгөө оршуулгын газарт хэрэг гарсан газарт ингээд нөгөө нэг шар банд татдээ штэ. Тэр шиг бүр ингээд улаан банд татсан гэдэг тэгэхгүй бол ингээд амар орж иж дайрж ингээд хийгээд тэгээд охиныг юм одоо юм авсан цэцэгтэй аюу хин цэцэг сарнаагаар ингээд чимсэн тийм авсанд хийгээд оршуулсан гэж ингээд яг ингээд дээрээс ингээд нөгөө доошоо газар доошоо ингээд буулгадсан штэ. Яг тэгтэн ээж нь бүр ухаан санаагаа алдаад нөгөө X нөхрөө ингээд наалж ухаан алдаж унсан гэж юм. Тэр ч угаасаа бараг ойлгомжтой л. Тэгээ нөгөө 11 настай охин ч өөрийнх нь найзууд нь ч гэсэн тиймэрхүү жоох хүүхдүүд л байгаа штэ. Тэгээ бүгдөө юм нөгөө цайнилаа гэж энд ярьдаг нэм жижиг нөгөө төгөөлаанууд амир хийг авчираад тэгээд J-өсөг буюу германаар л нөгөө ятахгүй юу? Ийм үсэг ингэж хийгээ. Тэгээд өөртөө тайлбарлахтаа ингээд жижигэн ингээд зүрх юм жижигэн гэрэл нийлээд ингээд Jennifer тийм том гэрэл хасааж өгч байгаа тэр гэж ярьсан байна. За тэгээд хэрэгээ хүлээсэн. Ямар ял авсан бэ гэхлээр бүх насаараа хоригдох ял авсан. За бүх насаараа хоригдох ял авсан ч гэсэн одоо энэ Германы хуулиар бол хэргийг хөнгөн гэж ялгадсан юм байна. Тийм ноцтой хүнд юм.
гэдэг хаяг орчуулсан. За хүнийг маш одоо жишээлх юм бол яргалж тамалж авсан энэ төр бол одоо маш ноцтойгоор тооцогд юм байна. Тийм тохиолдолд бол одоо хугацаанаас өмнө чөлөөлөгдөхөөргүй энэ төр ч гэдэг юм. А тэгмүүд хэдийгээр энэ охиныг ингээд миний харахад ингээд тамлаа алдсан байгаа боловч энэ болохоор хөнгөндөө орж байгаа юм байна л да. Одоо яргалж тамлаагүй гэсэн утгаар. Тэгэнгүүт 15 жил суугаад тэгээд сурлагдах боломжтой байт юм байна. Тэгсэн чинь амар сони юм нэ штэ. Энэ Карлос 10 жил суугаад сурлагдсан за. За яагаад гэсэн чинь энэ чинь нөгөө хоёр иргэншилтэй юм байна. За. Герман төрсэн Испани хүн гэж байгаа шүү дээ. Тэгээ Испани болон Германы иргэншилтэй тэнгууд өмгөөлөгч нь шүүхэд энэ саналыг тавьсан нь за одоо энэ ингээ 10 жил суучлаа. Энийг 10 жил шоронгоос нь гаргаад одоо хачих буюу их оронлоонд буцаая гэд. Тэнгууд шүүгээс тэр нь хүлээж авсан гэж байна. Тэгээд Герман иргэншлийн хурааж авна гэж байгаа юм. Зөвхөн Спандал, Испани нүлтэйгээ Испани руу явуулна. Нэг тавих нөхцөл нь болохоор Герман руу ерөөсөө орж ирэхгүй. Тэгэхээр одоо ингээд 10 жил суучаад Испани руу очоод ирэх чөлөөтэй л жирийн л ингээ иргэн шиг амьдрах нь шүү дээ. Гэхдээ Герман руу ерөөсөө орж ирэхгүй шүү гэд. За энэ дээр тэгсэн чинь дахиад нэг сонирхолтой юм болонгод эн чинь зөвхөн Германы хуулинд юм байт юм байна. Гадаадын иргэн хоригдчих хугацаанд ингээд сахилга баттай байгаад ч юм уу тий. Одоо дахин хэрэг үйлдэхэргүй гэдэг нь киногч шалгагч нарын энэ төр за муу сэтгэл зүйн шинтер нь одоо тэрийг баталж нотлох юм бол одоо ингээд 10 жилийн дараа суулгадаж болд юм байна. Хөсөлтөд тавьж байгаа дөө. Тий. Германы иргэн болохоор заавал багтаал 15 жил суух хэрэгтэй юм байна. Тэнгуут чинь энэ хүнийг болохоор за Испани иргэн гэдэг ингээд явуулж байгаа шүү дээ. Тэнгуут энэ чинь бас Германы иргэн бас мөн шүү дээ. Тэгээ энэ дээр ингээд амар сонир маргаантай. За тэгэл яг хавьда ер нь бол миний бодлоор тэгээ бас миний тэр нэг сонсч ирсэн хүн ч гэсэн тэгж хэлээ. Ерөнхийдөө бол ингээд за манай системд ингээд гай болол энэ юм юмтай байсан жилээ байгаагүй ч болоод тэгтээ тэргүй татвар төлөгчтэй мөнгө. Одоо тэр шорон морон гэл бүх энэ усын байгууллага хийж байгаа хүмүүс чинь шорон татвар төлөгчдийн л мөнгөөр тэр шорондоо хүмүүс ч гэсэн хоолунд нь татвар төлөгчдийн л мөнгөөр одоо босч бутаа шүү дээ. Тэгэнгүүт чинь шал дэмий балай юм гэдэг яхан гэж. Улсаасаа гаргая буцаагаад хөөгөө явуулчих юм аягийн л юм байна л та. Бас нөгөө нэг жоохон юу лээ гадаадуудыг гадуурхдаг үзэл нь одоо ингээд бас цаана жоох ингээ харагдаад байхгүй хуулиндаа ч гэсэн. Тэгтээ угаасаа гай шахуу тий. Тийш. Дахиад 5 жил тэрийг тэглээж яалаа тэгээгүй жаалаа гэх буцааж оруулж ирэхгүй гэсэн. Тэр ихтэй тийм хэрэг үлдээд хэрвээ одоо жишээлбэл нөгөө Америк интерт байсан бол энэ бүр 30-40 жил суунш дор хайж тэгээд бараг тийм жоохон хүүхдэд тийм гэмт хэрэг тарьж алж шоронд суусан бол бараг тэнцээ бүр амьд үлдэхүү. Шоронд ч бол ийм жоохон хүүхдтэй хэрэгтэй хүн чинь шоронд суухлаар ерөнхийдөө бол хамгийн доод түвшнийх тэгэл өөр босож шоронд байгаа хүмүүст ерөнхийдөө бол зодуулж цохиулаад зарим нь бүр алуулцдаг ч гэсэн тэгээд баг дуус тийм байлээ шүү дээ. Германд болохоор яг ямар шуух юм. Гэхдээ Германы шоронд ч гэсэн айгүй тийм зөөлхөн одоо дотор нь ч гэсэн баг зүгээр нэг юм жижигхэн нөгөө нэг зочид буудлын өрөө шиг бай харагддаг шүү дээ. Тийм нөгөө нэг юм хүнд хэцүү шорон Америк энтрийн шорон энэ шиг биш. Энэ нь бол гэхдээ амар зөөлөн ялтай. Арай л тэндүү байгаа ялтай гэж би бас боддгоо. За ингээд яг нөгөө нэг эн чинь нөгөө Герман, Австри эн чинь одоо ялтангуудаа тэгж үздэг байхгүй юу? Өртөөсөө дахиж одоо энэ хүнийг одоо эмчилж сайжруулж сайн хүн болгохын тэр бодол нь илүү хамгийн түрүүнд байдаг. Зарим ихэнх тийм нөгөө хатуу нөгөө нэг шийтгэлтэй улсууд ч нь болохоор зүгээр хэрэгэл тарьсан бол ер нь бол энэ хүнийг зүгээр тэгэл цаашдын амьдрал бол хамаагүй буцаж сайжруулах энэ төр бодол байхгүй. Нэг бол ер нь тэр чигтэн түгжээл түлхүүрийн хаалгын цаашдал түлхүүрийг хайчих санаа бодолтой юм байна. Ингээд тэгэхээр юусэн юм бага насны хүүхдээ холбоотой хэрэг ярихгүй би ер нь өөрөө ч гэсэндээ сонсож чаддгүй. Тэгэхээр эхний болоод эцсийн ийм бага насны хүүхдээ холбоотой хэрэг байлаа. Маш харамсалтай байсан. Тэгээд ерөнхийдөө гэхдээ хинч болов мэджимаар анхаарал болгоомжтой байж юмаа. Ер нь л тэгээд өөрөө л өөрийнхөө хүүхдэд анхаарал халамжийг тавьж өөрөө л өөрийнхөө хүүхдэд ярилцаж нэг болж байгааг
мэдчихийж тэгээд хамгаалж чадчих шүү. Ер нь бол хүүхдтэйгээ айгу чөлөөтэй харьцаж явах тусмал аль алинд нь сайн л гэж боддоо шүү дээ. За. Төвөө дуусах уу? За дуусах. За. За, bye.